сурч дуусгалгүй хайсан хүмүүс маань холбогдох нь байна. Тэгэхээр та манай шууд эфирийн утсаар холбогдоод та ямар одоо ихтэй сургууль сурч байгаад хайцیں, яагаад хайцیں, тэ төлбөрөө төлж чадаагүй мүү, эсвэл нөгөө таны яг одоо хүсэж сонирхож байсан мэрэгжил биш байсан учраас хайцیں юм уу, эсвэл дундаас нь ажил хийж байгаад одоо юу гэдэг за одоо угаасаа би ингээл ажил хийгээл мөнгө олоод байгаа юм чинь заавал ингээл нэг 4 жил цаг алдаж сурах шаардлагагүй юм байна гэ хайцیں юм уу. За тэгээд ямар тэр сургуульд орохыг ер нь анхнаасаа хэн зөвлөсөн, эсвэл та өөрөө дурлаж сонирхсон мэрэгжил байсан юм уу? За одоо тэр мэрэгчлэрээ ажилдгүй эсвэл огт өөр мэрэгжилтэй болсон уу? Хэрвээ та одоо ажил төрөл хийхэд дээд боловсролын диплом шаардагдж байна уу, те? Эсвэл шал дэмээ сургуулаа аялаа да гэсэн бодол төрөө жахан харамсаж явдггүй ч гэдэм үү. Энэ талаараа сайхан ярилцах нь байна. За тэгэхээр ер нь бол яг ингээд хүсэж сонирхоогүй мэрэгчлэрээ хүн сурна гэдэг айгүй хэцүү гэдгийг би яг өөрөө биерээ туулж одоо сурч төгссөн хүний хувьд бол маш сайн мэдж байна. Тэгээд яг үнийг хэлээд одоо манай багш нар ч гэсэн мэдж байгаа. Манай ангийнхан ч гэсэн мэдж байгаа. Би үнэхээр хичээлдээ үнэхээр дургүйсэн сургуультай мэрэгжилдээ яа тэлэр зэрэг манай аав ингээл ер нь эцэг эхчүүд бас их нөлөөлдөг байсан шүү дээ, тий. За чи сэтгүүлч болоод яах? Нэг шар сонины сурвалжлагч л болно. Тэгээд тэр үед ч одоо нөгөө маш олон шар сонингууд гардаг байсан үе. Тэгээд би одоо тэртээ 1997 оны юм ярьж байгаа шүү дээ, тий. Тэгээд тэрний оронд чи нэг итаахан нэг хоол унд хийгээ сурч байгаа бол нэг цайны газарч болтгой ажиллаад явна зах зээлийн үед гээд тэгэл би ч одоо хоол үйлдвэрлэл үйлчлэгээний технологич инженер гэдэг мэрэгчлэр шүтист сурсан. Тэгээд дурггүй гэдгээ илэрхийлээд одоо нэг жил сургуулаа одоо хайж үтсэн. За тэгээд тэрийг жилийн жилөө болгоод хөдөө мал дээр нэг жил цөллөгдсөн. За тэгээд жил хөдөө байгаад за одоо эмэгтэй хүн ерөөсөө сурахгүй болохгүй байна гэдгийг маш сайн ойлгоод боловсрол эзэмшихгүй болохгүй байна гэдгийг ойлгоод тэгээд ингээд 4 жил сургуульдаа сураад төгсөөд дараа нь бүр хүн судлалын ухааны магистр болсон байдаг. За гэхдээ л хүний нөгөө өсөл мөрөөдөл гэдэг юм хүнд одоо ингээд байнгын мөнхийн л байж байгаа учраас одоо яг ингээд дуртай ажил хийгээд явж байгаа да. Тэгээд бүр тэрийг энэ ажлаа одоо 37 наснда олж авсандаа маш их баяртай байдаг. Тэгээд хүний амьдрал чинь ингээл ээдрээтэй шүү дээ, унаж басаал явдаг. Тэгээд ер нь гэхдээ тэр нэг жил одоо сургуулаа хаяад нэг жил хөдөө байх үйл нэг жил бол надад маш их зүйлийг бодогдуулсан. Хонинд явж байгаа л гар сайртаал, уйлаал, тий яагаад би ингэж амьдрах хэвтэй ингээл тий. Уул нь бол авигүй бадрангуу ингээл сэтгүүлч болчихгоо зүтгээд идэг тий. Уйсан сэтгүүлч ангид орно гэж зүтгээд идэг. Гэтэл ингээд одоо аав ээжийнхээ үгнээс одоо гартгүүл өсчтэй бид нар чинь тэгэл одоо энэ мэрэгчлэр сураал тэгэл ямар ч байсан болох байхаа. Гэтэ яг ямар ч байсан эмэгтэй хүнд бол боловсрал хэрэгтэй. Гэтэ одоо би юуг ойлгодог вэ гэхээр оюутны 4 жил гэдэг бол хүний амьдралын маш дурсгалтай 4 жил байдаг. Анги хамт олонтойгоо уусаж нэгдэх, за нийгэмших гараагийн хинтээ яаж харьцах вэ гэдэг юмыг бас суурийг тавьж өгдөг юм болов 10 жилд бол явах тэгэл бужигнаал өнгөрдөг штэ тий. Тэгээд дээрэс нь ямар ч л байсан номын дуугийн сонсч ноото шүлийн идсэн хүн арай л өөр байдаг гэдгийг бас маш сайн ойлгосон. За ингээ манай шууд эфирийн утас 77 77 38 83 утас маань нэгдлээ. Хэрвээ та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За ингээд утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих. Хэрвээ та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө одоо хөдөлгөөний төр зогсоогоод утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа олбсон эсвэл спикер дээр нь тавьсан чихвчээр ярьж байгаа тохиолдолд таны яриа царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад радиогоо унтраагаад утсаар яриарай. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За тэгээд дээд сургуулаа сураагүй хайсан гэдэг сэдвээр ярилцж байна. За нэг дуудлагаар чирээд тасарчлаа. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. За маш олон сургуульд сураал яадаг. Тэгэл сурж явж яснаа ажилгүй хүн байж идэг их сонио тий. Тэгсэн мөртлөө огт сургууль сураагүй амьдралын хар ухаанаараа амьдарч байгаа мөртлөө сайн амьдарч яваач хүн байдаг. Тэгээд хүний амьдрал ер нь бол таашгүй л дээ тийм ээ. Хүн болгон л өөрөөхөө л амьдралын зам мөрөөр явж байгаа. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 80 94-тэй дугаартай сонирхтой холбогдлоо. 80 94. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэг холбогдлоо. За сэдвээ сонссноо. Сонссон. За ямар сургуульд сурж байгаа дундаас нь хайчив? Яагаад хайчив?
юу яа айлын баг нөхгүй. За. Тэр нэг ахта нэг ихчтэй. Аа. Ах дээр л хоёул их сургууль сурах нэлээ үзээд хоёулаа чадаагүй. Ер нь бол тухайд амьдралын болж зааж байгаа байсан. Тэгээ ер нь ингээд одоо ингээд тэргээ бодоход тухайн үед байсан айлуудыг хахад ишвчлэн дандаа нэг октоудаа их сургууль төгсөж. Таад энэ нь ганц охин шүү. Энэ нь миний ганц шүү гэдэг нэг октоудаа илүү анхаарал тавьсан болов уу гэдээ. Аа. Та одоо хэд орчим насны төлөөлөл лээ? Одоо 90 оны төлөөлөл. Ааха. За тэгээ та ямар сургуульд сурж байгаад боломжгүйгээсээ болоод ихтэй сургууль орох гээд орч чадаагүй болохоор коллеж төгсөв. Коллеж төгсөв. Одоо мэрэгжлэр ажиллаж байгаа л да. Аа. Гэтэ юу штэ коллеж бол бас надад айгүй зүгээрс одоо институт төгссөн хүмүүс 2 жил сураал тэгэл яг гоё ажлынхаа мессен дээр гарчдаг бас айгүй зүгээр юм болов гэж бодогддөө штэ. Заавал хүн болгон дээд боловсролтой болох албагүй л те. Ер нь бол. Тий. Тийм л гэхдээ яг одоо ингээд эргээд харахаар яг нөгөө ихэнх айлын хүүхдүүд ер нь ихэнх айлынханд ер нь охтуудаа илүү анхаарал тавьдаг байсан бол одоо эргээд харахад нөгөө нэг охтууд нь ихтэй сургууль төгссөн мэрэгжил боловсролтой болсон. Эргээд нөгөө залуучууд нь мэрэгжил боловсролгүй болсон. Тэнгүүд нь залуучуудаа голоод ихтэй сургууль төгсөөгүй ч гэдэг юм уу, боловсролгүй ч гэдэг юм уу. Ийм байдал аягүй хүүлсэн болохоор яг энэ талаас нэг гэдэг юм уу л гэж бодчих. Зөв. Тэгээ би бол одоо яг сургуулиуд төгсөөд мэрэгжлэр ажиллаж байгаа л да. Их сургууль төгсөөгүй л дээ. Гэхдээ яг хүссэн мэрэгжлэрээ ажиллаагүй. Яг боломж олцоогүй болохын коллеж ороод коллежид төгсөөд одоо тэр мэрэгжлийнхаа даваад ажиллаж байгаа. Та тэгээ гэр бүлтэй болсон биз дээ? Болсон. Зүгээр шүү дээ. За. За холбогдсонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За хүн болгон ихтэйд сургууль төгсөөд хүн болгон дээд боловсролтой болоод тэгээд худлааны зөвлөх хийж байгаа хүмүүс зөндөл байгаа ш та. Тэгэхээр заавал бүгдээрээ дээд сургуульд сураал бүгдээрээ одоо дипломтой болох шаардлага байхгүй л те. Ер нь бол тэгэхээр тэр талаар яриаггүй. Зүгээр л одоо өнөөдрийн үед бол дээд сургуулаа сураагүй хайсан хүмүүс холбогдоод яагаад хайсан юм бэ л гэдэг талаар ярьж байгаа тийм ээ. За 2 дуудлага зэрэг орж ирсэн айлын холбогдох нь харцгаая. За 8819 дугаартай сонсогчтой холбогдлоо. Эмжил радио. Байна уу? Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За. Юу би чиг сургуулаа хаяад тэгээд ажил хийж байгаад бүр хөгшсөн хойно дахид сурч төгсчихсэн. Ер нь бол ихтэй сургуульд төгссөн дээр юм бил. Аа. Та аль сургуульд сурч байгаад хайсан бэ? Яагаад хайсан? Би соёл урлагийн сургуульд сурч байгааг хайсан юм ба. Аа. Тэгээд юу юм бэл. Хайчаач одоо тэгээд мэдлэг боловсролгүйгээр дуудуулаад хэцүү юм бэл. Аа. Хэрүүл болон жамшиг боловсролгүй тэмцэг тэмийг юм гэдэг үсчээ. Ах トゥ нэр ерөндөйгөл тиймэрхүү ах トゥ нарт болоод их байд юм бэл. Аа. Тэгээд хөгжөрсөн хоноо гэхэлэр хидтэй дахиад сургуульд ороод ямар мэргэжлэр төгссөн? Төгсөөгүй л юм л дээ. Одоо сураал юм уу? За. За сурч боловсрох үүсэд чинь амжилт хүсье. Хамгийн гол нь одоо хүмүүстэй хэлэхэд ер нь үххийнхээ өмнө ямар ч гэсэн оройгоор ч юм уу, ичнээгэр ч юм уу ямар нэгэн байдлаар их сургуулаа төгсөхөөр битээ. За яах вэ? Хүмүүнд өрөөлөд яах вэ? Зүгээр өөрийнхөө талаар л яриа. За тэгээд одоо ямар мэргэжлэр сурж байгаа юм хөө? Одоо радио телевиз сэтгүүлсээр сурч байгаа л да. Оо за. Тий. За. 2 дугаар курсгээд яваал. Их хөгшөрсөн хойноос сурах мэдрэмж ямар вэ? Яаж вэ? Ангийнхандаа чирэгдэж гин үү? Гайгүй юу? Харин ч бүр туршлагатай мундаг байна уу? Тэгээд ахаа гэж хөөглөө. Одоо хэд орчим насны төлөөлөлөө? 40 манай багш өртөл надаас 2 дүү. Оо. За зүгээр мундаг байна штэ. За амжилт. За. За хин нэгэнд уриалахгүй те өөрийнхөө л кейсийг ярина манайхаа өөрийнхөө л одоо амьдралыг өөрийнхөө л одоо болж байгаа бүтэж байгаа юм аа эсвэл болохгүй байгаа юм аа л ярина. За манай шууд эфирээс 77 38 83 за хэрв та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30. Өнөөдөр бид бүхэн хамтдаа дээд сургуулаас сураагүй хайсан гэдэг сэдвээр одоо яг энэ сургуулаа хайцсан хүмүүстэй холбогдож байгаа яг яагаад хайсан те гэдэг талаар нь ярилцж байгаа. За дахиад 2 дуудлага орж ирсэн аль нь холбогдох нь харцгаая.
За 9671-т дугаартай сонсогчтой холбогдлоо. 9671. Эмжил радио. Өдрийн мэнд. Сайн байна уу? Та сайн төрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За би 2007 онд анагаахын сургуульд орсон байхгүй юу? За. Тэгээ ер нь өөрөө ямар сонирхолгүй байсан нөгөө зөвлөгчөө ингээд аваад ороод. За. Тэгээ нөгөө ээж маань юунд тэр сургуульд оруулаа. Тэгээд юу яасан? Сурахгүй гэж байгаа. Тэгээ 9 сарын сүүлээр бүртгүүлээд тэгээ орсон байхгүй юу? Тэгээ ер нь төгсөж чадаагүй. За. Тэгээд нөгөө дундаараа бас хүүгээ гаргаад тэгээд тэр нь хүсээгүй тийм сургуульд ер нь оруулахааргүй юм байл л дээ хүүхдүүдээ. Тэгээд сонирхолгүй байсан болохоор тэгээд сурч чадаагүй. Шал дэмий 3 жил сургуулийн төлбөр төлөөл. Тэгэл хайсан байдээ. За тэгээд одоо яаж юм? Одоо болохоор манай нөхөр хөдөөний хүн байдаг аахгүй юу? Тэгээ маллаа тэгээ сайхан амьдарч байна уу? За. Тэгээ одоо тэгэхээр аль аймагаас холбогдож байгаа гэсэн үг юм? Дорногов. Ямар гоё юм. За хэдэн хүүхэдтэй болсон? 2 хүүтэй. За. Амьдралаас гоё шүү те. Ер нь бол За. За магадгүй те хэрвээ тэгээд сувлэгч сургуулаад өгсөн бол нэг эмнэлэгт тэгээд сувлэгч хийгээл явж байхсан баг. Гэтэл тэгээд нөхөртөөгөө таараа тэгээд одоо хөдөө мал дээр 2 хүүхэдтэйгээ тэгээд гэр бүлэрээ элэг бүтэн аз жаргалтай сайхан амьдарч байгаа юм байна штэ тийм ээ. За. За холбогцонд баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За дараагийн сонсогч 89-3 дугаартай сонсогчтой холбогдлоо. 89-3. Эмжил радио. Байна уу? Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. Сайн байна. За хэлэн мутныхаа спикерийг болиулъя. Эсвэл чихвчээрээ ярьж байгаа бол болиулъя. Таны яриа юу ч сонсогдохгүй байна. За одоо сонсож байна уу? За одоо гайгүй байна. За яасан гинэ? Би нэг сургуульд сурч байгаад л хайсан талаараа ярих гал. Угаасаа тийм хүмүүстэй л холбогдож байна. За яриарай. Би нөгөө нэг график дизайнер сурч байсан. Тэгээд хайцсан. За яагаад хайсан? Сонирхолгүйгээсээ болоод тэгээд тухайд нөгөө нэг e-спорт одоо хараахан ер нь бол хөгжиж байсан шүү дээ манай Монголд. Тэгээд та одоо хэд орчим насны төлөөлөл вэ? Би одоо 90-ад оны. За. Тэгсэн чинь e-спортоор хичээлтэй тэгээд ерөөд бол жоохон тим маягтай сургуулаа ер нь бол хайсан. Анх сургуульд орох чинь одоо хин нэгэн нөлөөснө хин ор гэсэн ер нь өөрөө ер нь тэгэл гэр бүлийнхэн заавал ихтэй сургууль төгсөх ёстой. Тэгээд За уул ми өөртөө чинь ингээд ярилцмаар байдаг. Гэтэ айгүй хэцүү ингээд цаана бүр бүгдхэн ингээд бүр дуучин сонсогдохгүй. Тэгээ би баг таны амийг ухаж яриулах гэдэг байгаа байхгүй юу? Одоо тэгээ уул нь бол тэгээ одоо яг e-спортоор хичээлээд хэдэн жил болж байгаа амжилт гаргаж гин үү? Тэгээ сургуулаа хайсандаа харамсаж гин үү? Харамсахгүй байна уу? Одоо цаашдаа яаж амьдрыг гэж бодож гин гэдэг ингээд уул нь айгүй гоё юм яриулмаар байгаа байхгүй юу? За. Тэгсэн чи ярих жоохон нөхцөл байдал нь сүлж оноод байгаа юм байна. Одоо зүгээр сонсогдож байна. За одоо яриарай. За. Би одоо нөгөө нэг бас давхар e-спорт хайцсан ер нь бол ингээд одоо ерөнхийдөө бол e-спортоор хичээллээд яг тухайн үед одоо оюутан байх үедээ ер нь бол давхцаал тэгэл нөгөө e-спорт ямар залуу спорт шүү дээ. Тэгээд нэг сүүл рүүгээ бол хичээлэх боломжгүй тэгээд угаасаа амьдрал дээр гараал ирэнгүүт маш юу байсан л. Тэгээ одоо юу хийж байна? Одоо би тэгээд ер нь уул уурхай руу орж ажиллаад тэгээд өөрөдөө инженер хийдэг болсон байгаа. Одоо ихтэй сургууль төгсөөгөө ч гэсэн инженер мөн үү? Мөн. За. За холбогцсонд баярлалаа. Баярлалаа. За Улаанбаатар хотод
11 цаг 26 минут болсон. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх суурьтайгаар Ingo Group компани хамтран ажиллаж байна. За 2012 оноос автомат гаражийн хаалга, металл цон хаалга, вакуум цон хаалга, шилэн фасад, төмөр хийц одоо хашааны автомат хаалга гэсэн үгтэй нөгөө шууд ингээд онгоодог тэгээд чипээрээс онгоодогч байдаг тий. За гэсэн ийм 5 чиглэлээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Тэгээд дэлхийн 180 гаруй улсад одоо түгээлтэй идэг Бээжингийн улсын үйлдвэрийн Европ стандартаа материалыг аль бие ёсоор оруулж ирдэг. Тэгээ бүх материалын ашиглалтын хугацаа нь 10-аас 15 жил байдаг гэсэн байна. За металл цон хаалганы хувьд бол металл рамтай вакуум цонхон хаалга рам нь нумрахгүй, хэв сууж гажихгүй, хувантар металл вакуум цон хаалганы шил нь 2 болон 3 давхар гэж байдаг учраас дотроо одоо тийм аргон хийн дүргэлт болон ганжуулсан шилний гэсэн юм сонголтуудтай. За тэр ганжуулсан шил нь бол харахаар одоо нөгөө арьс цэцгэргүй бутарч хагаардаг учраас аюулгүй гэж үздэг байх нь. За 3 давхар шил нь бол гадны дуу чимээнээс мэдээж маш сайн тусгаарладаг. За хавчуурга эрзэн цоож нуусны тонгонд бол герман болон турк сонголттой байд юм байна. За гаражийн автомат хаалга нь болохоор ахуун, үйлдвэрлэлийн, за мөн хүнсний үйлдвэр зохиомжтой шилэн болон хулдаасан гэсэн төрөлтэй. За тэгээд high speed door буюу өндөр хурдны автомат хаалганы давуу тал нь бол аюулгүй ажиллагааг бүрэн хангасан байдаг. За дулаан алдагдaltaгүй дөрвөн талтай эрзэнтэй шууд 5 секундэд нээгддэг юм хурдны тохиргоо их боломжтой. За дээрэс нь нэмэлт явган алга цонх их боломжтой. Өнгө загварын сонголттой байдаг. Энэ сонголт бол таны гарт. За үйлдвэрээсээ 1000-аас 2000 машин орж гарах юм хүчин чадалтай. Үйлчлүүлж үйлчилгээ авсан гэрээт байгуулах хувь хүмүүстэй бол 20% хямдралтай засвар үйлчилгээгээ үзүүлдэг. За 2 жилийн механик гэмтлээс бусад гэмтлээс баталгаад хугацаа олгодог юм газар байх нэ. Тэгэхээр та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээллийг 9911 7093 9991 84 гэдэг утаснуудаас аваарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар та захиал бид чанарын өндөр түвшинд гүйцэтгэх суурьтайгаар Ingo Group компани хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 2 дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь 8818 дахь дугаартай сонсогчтой холбогдлоо. 8818. Эмчил радио. Яа, сонсож холбогдлоо шүү. Баярлалаа. За сэдвээ сонссон уу? Сонссон. За таныг сонсож байна. Би одоо 87 оных ерөнхийдөө тэгээд анх оюутан болоод англи хэлний ангид сурахаар ороод тэгсэн чинь өөрөө англи хэлэндээ 9 сарын 1-ээс хичээлд орсон. Амар дуртай ороод за оюутан боллоо гэл амар дуртай ороод ингээл тэгсэн чинь яагаад ч юм бoo мэд 2 дугаар курст оруулсан. Манай ээж бүр ингээд цалингийн зээл аваад намайг дээд сургуульд оруулж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь 1 дугаар курс нь цөөхөн хөвгчтэй байсан юм уу? Хувийн сургууль шууд 2 дугаар курст оруулчихтээ. За тэгээд нэг хагас семестрээр одоо тэр жилийнхаа хагас семестрээр хичээлийн юу гэж ойлгох болцсон. Дандаа нэг 2 дугаар курсын хүүхдүүдтэй суудсан. Амар сонирхол. Яагаад шууд 2 дугаар курст оруулсан юм бол? Тэр нөгөө нэг хувийн сургууль болохоор нөгөө нэг 1 дугаар курсынхан хүүхдүүд нь бүрдээгүй болохоор 2-тойгоо хамт оруулчихт юм байна. За. Тэр жил институт байхгүй байсан байх нь шүү дээ, тий. За. Тэгсэн чинь нөгөө манай ээж чинь намайг хувийн сургууль цалингийн зээлээр оруулсан. Тэгсэн чинь би ерөөсө 2 дугаар курст орсон чинь нөгөө англи хэлээ ойлгох болцоо. За. Тэгээ ойлгохгүй сургуулаа хаяад нэг л сурмааргүй санагдаад юу ч ойлгохгүй чинь тэр хүүхдүүд хичээл донд. Тэгээ наадтай хамт орсон хүүхэд байхгүй. За. Ерөөсө 2 дугаар. Нөгөөдөл нь айл уушээ ингээд 1-р курстэй найз нөхдөд олоод ингээд учраа олцсон. За. Тий. Тэгээд нэг сурах сонирхолгүй явж байгаа би жирэмсэн болчтой. За. Семестр юу төгсөөл 2 дугаар курс. Тэгэхээр ээжээсээ нуугаад та гизээ дараад ээжээсээ нууж байгаа жирэмсэн болоод сургуулаа хаяад. За. Тэгээд охиныгоо ээжээсээ нууж агаад ингэж агаад бараг төрхийнхөө өмнө бараг ээж мэдсэн бах уу. Тэгээд бараг сургуулаа хайчиж байгаа. Тэгээд манай ээж одоо ерөө ингээл намайг бас нэг 20 эдтэй гаалцсан ингэж хахад дээд сургуулаа хайчлаа гэж загнадаг байхгүй юу. За. Тэгээд би ээжийнхээ нэг анхны зээг гаргацсан. Тэгээд ээжтэй тэгдэ. Миний сургуулийн диплом энд байна гэж охиныхоо заатдаг. Одоо 18 настай охинтой би. Тэгээд ерөө ганц охинтой ер нь тэр үед бас нууж мууж явсных одоо ганцтай гэдэг шүү дээ. Одоо сургуулаа хайсандаа нэг харамсдаггүй айгу баярлалтай шүү дээ би. Одоо тэгээд юу хийж ийн хөө? Одоо би өсчин гоо сайхны чиглэлээр ерөнхийдөө 10 хэдэн жил ажиллаад өөрөө нэг салаа ажиллуулад үсээ засаал явж. Оо за. За, мундаг байна. Холбогцсонд баярлалаа.
Надад бол би өсчин гоо сайхан ч тий бүх ур чадвар нь гартаа мэдрэмжэндээ байдаг гэж боддог. Мундаг шүү. Тийм баярлалаа. За олдсон баярлалаа. За мина битсэн байна. Би тоонд үнэхээр дургу. Ээж нягтлан. Тэгээ чи миний мэрэгжлийг өвлөж аав гээл би үгүй хуйлч болно гэж зүтгээ дийлээгүй л дээ. Эдийн засгийн сургуульд 1 жил сурч агаад хайсан. Тоонд үнэхээр дургум чи яах юм гинэ. Тийш тий яах юм. Гэтэ аав ээж нарын нэг өөрийнхөө хүсэл бүрөөдлийг өөрийнхөө хийж чадаагүй юмыг хүүхдэрээ хэлгүүлэх гээд ингээд чичрээд идэг нь айгүй буруу. Танаа хүүхд чинь шал өөр ингээд та хичнээн төрүүлсэн ч гэсэн эн чинь хувь хүн бие хүн болоод хөгжиж одоо явж байгаа хүн. Тэгээд та одоо балет ч юм болж чадаагүй бурууга хүүхд рүүгээ өгөөд хүүхдээ балет ч юм болох гэж чичрээд ээж болохгүй шүү дээ. Жишээлбэл тий танаа хүүхд гэсэн чинь одоо орон судлаач болмоор байвал яах юм. Шал өөр ах. Тэгэхээр энэ өстэй айгүй буруу шүү ер нь бол. За 72 70 дугаартай сонсортой холбогдлоо. 72 70. Гадаадас холбогдсон Амжил радио. Яа сайн уу гэрлээ өдрийн мэндийг. Сайн байна уу? Сураа юу? Тийм байна. Оо за. За их чинь одоо өстой дээд сургуулаа хийсэн хайсан дараагүй. За анаа сонсъё. За юу. За. За инглээ. 2001 онд хичээлээ сургуулаа 10 жил төгсөөд хотод оюутан болохоор ирлээ. За тухайд одоо Монгол гээд нэг дээд сургууль байсан. Тэгээ хувийн сургуультай цагаан хаалганы тэнд. За. Тийм. За тийм ингээд одоо юугаач мэдэхгүй нөгөө нэг ээж аав маань хөөх юм мэдлэг боловсралтай болоосаа гэж явуулж байгаа штэ. За нөгөө нөхөр чи очингуудлаа тэр авд хичээл номонд нэг сүртэй шамдаагүй угаасаа өөрөө нэг тийм том онд нэг тустай байгаагүй. Тэр санхүүгийн сургуулиас. За тэгж яваад нэг жил бараг хүрээгүй яж захта шоудж явж байгаад нэг заадлуу нэг бандтай танилцлаа. За. Тэгээд явсан байгаад нөгөө хичээлдээ очихгүй тасалж явсаар байгаа. Тэгээд намайг нөгөө юу эрс хүрээгүй гэж хасцсан угаасаа. За. Шууд. За тэгээ ингээд нөгөө сургууль соёлчгүй юу чгүй болсон хүн чинь нөгөө айштэй хүүхэд юм чинь. Тэгээ штэ. Тэгэнгүүт ажил хийгээд тэнгуүлээ ээж аав хоёр болохоор ингээд сурж байгаа гэж худлаа яваад байгаа байхгүй тахын лу. За тэгж явж яснаад ингээд 2 жил болоо. Тэгээд угаасаа мэдэгдэн штэ тэр чинь мэдэгдээ. За тэгээ боо юм боллоо. Ээж маань уйлал хайлал нэрээ эмэгтэй хүүхэд ингээд хэцүү штэ чи энэ төр гэл. Тэгээд тухайн үедээ юу ч мэдэхгүй ингээд явсаран байгаа. 3-4 жилийн дараа за нөгөө нэг найзлуутаагаа ингээд бас модалцаад сайдалцаад тэр амар тийм жоохон ховтой токсик байсан аахгүй юу. Ингэж явж байгаад за ээж надад дахиад нэг боломж олгож байгаа аахгүй юу. Тэр идэргээд сургууль 13-ын тэнд. Би одоо Монгол ч нөгөө нэг дарцээгийн сургууль шүү дээ тий мөн үү? Тийм юм уу. За идэр чинь яг тийм тэнд 13-ын тэнд байдаг. За яг үнэ. За тийшээ оруулж өглөө. За тэнд ямар ч ангид орсноо сайн сандгүй маа. Тэгээд манай наасан. За тэгээд авсаран байгаа. Тэгээ нөгөөдөө ч олигтой яваагүй хоёрын хооронд явж байгаа. Тэгээ бүр ингээд сургуульчгүй юучгүй нөгөө миний санаа нь болохоор нөгөө залуутайгаа л ингээд амар гоё амьдрал тий. Нөгөө залуу маань ч гэсэн намайг ингээд хөл газар хүрэхгүй одоо ингээд би чамайг сургуульгүй байсан чи ингээд тэжээл гоё аваа явчихна ингээд бүр хэлээд би ч өөрөө тэрэндээ ингээд итгэсэн. Ерөн сургууль соёлоор яа тийм ихтэй ингээд сайн үнтэйгээ ингээд суугаа гоё амьдрал гоё гэж одоо. За тэгэж ингээд явж байгаа 7-8 жил боллоо. Нөгөө бид хоёр ягаад ч болохгүй болоо сарлаа. За тэгээд уйлаад гэртээ очиход манай аав одоо бүр надад яг хэлчихсэн аахгүй. За миний охоо ингээд амьдралд юу ч тохиолдно. Бүр ингээд чиний итгэжсэн хүн ингээд бүр амар юм хэцүү заанч гаргана. Тэгэхээр эмэгтэй хүн мэдлэгтэй байх ёстой. Чи ямар нэгэн байдлаар хоолоо олж идэх хэмжээний ур чадвар суу эсвэл ингээд эрдэм ном сур гээд тэгээд надад бүр ингээд бүр тэтгэврийн зээл аваад заяа хөөрхөн амт ингээд тэтгэврийн зээл аваад тэгээд яг тэр үед ингээд хятад хэл би ер нь жоохон хэлэн сонирхолтой юм байна гэдгээ тэр үед жоохон гадарлаж эхэлсэн аахгүй ингээд том болсон юм чинь тэгэнгүүтлээ ингээд хятад хэлтэй л бол ингээд ер нь за ямар ч үед ингээд хөө амьдрчих юм байна гэд одоо ингээд орчлох хийдэгсэн үү тэгээд тухайд бас хятад компаниуд аягүй байсан юм аа тэгээд урагшаа явж сургууль сураад хэлний бэлтгэлээ дуусаад ирсэн чинь манай аав
тархиндаа цус харагдсан. Чааваа. Миний нөгөө одоо тэр жилийн одоо сургалтын төлбөрийг ингээд тэр жигтэн энэ ачтан билүү тэр имлэгт ингээд зориулж байгаа хгүй юу. Ингээд аавынхаа амийг аврахын тулд тэр чинь хөөрхөн үнэтэй имлэг. За тэгээд тэрний дараа жил би өөрөө өстө яг ингээд толгоор угаа бүр ингээд ойртол ойлгосон заяа. За эмэгтэй хүн заавал ингээд мэдлэг боловсралтай авахгүй болохгүй байна. Тэгээд би бүр 30 гарсан хойноо 35 6-таа сургуультаа сураад төгссөн. Тийм болохоор ингээ хэрвээ нацыг ингээ замарч явж байгаа сургууль соёлоо төгсөөгөө за одоо ингээ би ч одоо худлаах таа гэд бодож байгаа хүн байвал ингээ зүгээр л сураарай. Сурахад ерөөсөө нас оройтдаггүй тэгээд сурснараа надаас ингээ сөрөө боломжууд нэгдсэн. Тэгэхээр одоо энэ түүхэл ярьж өгье доо хүүхдүүд. За миний муу найз ч өстой бас нэлээ орой. Шөөхөлж явж хагаад бас нэлээ оройтож ухаарсан байх шүү Хоёрын хоёр сургууль хайсан. 3-3 гахаа шүү дээ цэнцэр минь гэдэг шиг. Бүрдээ хамгийн түрүүнд аавын тэр надад харин тийм байна. Сахаад хэлжсэн үг нэрээ миний толгоор бүр ян гэж орд юм билээ. Зөв. За тэгээд бай амжилт. За холбогдсон баярлаа. Өдрийн гоё эрч хүчтэй цоглог өнгөрүүлээрэй. За ойлголаа. За. Баярлаа. За манай сураа маань Солонгосоос холбогдлоо. За бас нэлээд бас сургамжтай түүхээ ярьж өглөө шүү. Улаанбаатар хотод 11 цаг 38 минут болсон нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны санхүүгийн ухаалаг сонголт Номин United банк ус санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. За тэгэхээр хэрвээ та зээл авахар шийдсэн бол одоо маш олон сонголт байгаа штэ танд те маш олон сонголт байгаа. Тэгэхээр энэ дундаас Номин United банк ус санхүүгийн байгууллагыг сонгох нь ухаалаг сонголт. Яагаад гэж асуун тийм үү? Яагаад ухаалаг гэж гэхээр нэгдүгээрт зээлийн хүн хамгийн бага үеинд санал болгож байгаа Номин United банк ус санхүүгийн ухаалаг сонголт болж байна. За дараа нь мэдээж уян хатан нөхцөл. За Номин United банк ус санхүүгийн байгууллага илүү урт хугацаа за мөн илүү уян хатан нөхцөлийг санал болгодог. За Номин United банк ус санхүүгийн танд яаралтай үед хэрэг болох бага хүүтэй 400 сая хүртэл 30 сарын хугацаатай үйл хөдлөх автомашин барьцаалсан шуурхаа зээл. За 400 сая хүртэл 84 сарын хугацаатай 84 сар гэдэг чинь одоо хэдэн жил ч гэсэн үг юм. Хугацаатай төрөл бүрийн автомашины зээл за мөн хэрэгцээд бараагаа авах хэрэглээний зээлээс гадна таны бизнесийн тасралтгүй үйл ажиллагааг хангах 3 тэрбум төгрөг хүртэл бизнесийн зээлийн үйлчилгээгч бас үзүүлж байгаа. За тэгэхээр энэ ч бас ухаалаг сонголт байж болох нь тийм үү. За тэгээ мэдээж байгаа газараасаа та гар утсаараа OmniWay аппликейшн ашиглаад уян хатан нөхцөлдөө 10 хүртэлх сая төгрөгийн зээлийг бол нүд эрмхийн зураас авах боломжтой. Та нэг удаа гэрээ байгуулад гар утсаараа хөссөн үедээ дуртай байрлалаасаа зээл авах нь бүр мэдээж амраа шүү дээ тийм ээ. За ингээд илүү дэлгэрэнгүй мэдээллийн та 7799 1000 буюу 7799 RFT гэсэн дугаараас аваарай. Тэгээ Номин United гэж салгахгүйгээр латинаар бичээд Facebook руу орох боломжтой. За хэрвээ та биеэрээ очиж уулзъя эсвэл одоо нөгөө нэг удаагийн цаасан гэрээгээ очиж байгуулъя гэх юм бол айгу бас уян хатан цагтай. Яг тэгэхээр зэрэг ажлын өдрүүдэд өглөө 9-оос орой 20 цаг хүртэл ажилладаг. Одоо жишээлбэл би орой 7 цагаас эфир дуусаад гарахаар хамаг юм хаачсан байдаг байхгүй юу. Тэгэхээр амралтын өдрүүдэд бол 11-ээс 20 цаг хүртэл ажиллаа тараад ч юм уу амралтын өдөрч очиод юм уу OmniWay апын зээлээ гэрээхээс гадна хүссэн санхүүгийн үйлчилгээ газар дээр нас шийдвүүлээрэ. За улсын хөтөлбөрийн 4 давхартайгаа хаал дөрөвдөд Номин United хөтөлбөрийн 2 давхарт, за 3 дөрөвдөр хороол Номин хөтөлбөрийн 4 давхарт, за сонгон нархан дүүрэг автоулааны зохицлбарын B103 тоод, за мөн Баян зүрх дүүрэгт Автрид төвийн 16 тоодод шин салбар нэмэгдсэн байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар таны санхүүгийн ухаалаг сонголт Номин United банк санхүүгийн байгууллага хамтран ажиллаж байна. Баярлалаа. За манай шууд эфирийн удаас 77 38 83 хэрвээ гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа дээд сургуулиас сураагүй хайсан гэдэг сэдвээр ярилцж байна. За манай төгөлдөр маань Солонгосын буцаанаас ицсэн байна. Би чинь уулын энд анх сурах гэж ирээд сургуулаа ицсэн шүү дээ. Одоо тэгээд торгуулаа төлөөл намраас дахин сурах бодолтой байгаа. Торгуул гэж 25 сая вон болж байгаа. Ямар амар юм бэ ч одоо Монгол мөнгөөр бараг 60-70 сая төгрөг үсттэй. Ээж ирээд хэрэгтэй бичиг баримтуудыг маань авчирсан. Одоо бичиг баримт маань бүтчихвэл намраас сурнаа. Намар бүтэхгүй бол хавар 3 сард сурнаа гэсэн байна. Ээж чаавс хаяагүйсэн бол одоо ийм их мөнгө төлбөрт орохгүй шүү дээ, тийм.
За манай шууд эфирийн удаас 77 77 3883 хэрэг та гадаадаас холбоотой хөсвөл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Тэгээд дээд сургуулаа сураагүй хайсан хүмүүстэйгээ холбогдоод жаргал зовлонгоо хуваалцж байна. Өнөөдөр бол дараагийн сонсогч 99-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 99. Эмжил радио. За өдрийн сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За сэдвээ сонсноо хөө. Яасан нэ? Сэдвээ сонсноо. Сонссоо. За таныг сонсож байна. За би бас сурж байгаа сургуулаа хайчихсан юм а. 3 дугаар курст ороод. За. Тэгээд би чи энэ бол нэг 80-аад оны шин үеийн төлөөлөл байна л да. Тэгээд тэр үед айгу би ч өөрөө хотын хөвгт шөдөөнөөс орж ирээд. Тэгээд яг байр сав түрээслээл. Байр савч идтэй тэр үед чинь бидний үед ч айгу нэг футбол их түрээсэлдэг байсан. Тэгээд хажуугаар нь ажил хийдэг. Тиймэрхүү байлаа. Тэгээд ерөнхийдөө бол амьдралын шаардлага бол хайдаг юм байлээ сургуулаа. Одоо төлбөр мөнгө зөнгөл асуудал үсээд үү? Үгүй төлбөр бол асуудалгүй байсан юм аа. Дээр үуч нэг төрийн саман гэдэг нэг сурдаг байсан шүү дээ санаж байна. Одоо тэр нь байд юм уу сайн мэдэхгүй байна. Төрийн албаа төрийн сангийн зээлээр үү? Тэгээд нөгөө нэг диплома барьцаалд үлдээгээд ажилд ороод тэгээд төлбөрөө төлөө диплома авдаг. Тим систем байсан. Үгүй тэр зээлийнх нь биш бас нэг юм байсан юм шүү. Тэгвэл юу? Төрийн албаа агчийн. За тэр нь болохоор засгийн газрын 20 дугаар тогтоол төрийн албаа агчийн нэг хүүхэд үн төлбөргүй сурна гэсэн. Тийм. Би тэрүүгээр сурсан. Би тэрнгээр сурж агаад 3 дугаар курс хүртлээ яваад 3 дугаар курстээ оржод хавраас нь хайцсан байхгүй. Тэр чинь бас ингэн одоо би ингээд дунд нь F гарч штэ тий. Тэгэх юм бол шууд төлбөр буцаагдах учраас муу сурах ямарч боломжгүй F гарч болохгүй. Тэгээд би саяхан өөр мэргэжлэр өөр сургуульд орсон байхгүй юу? За. Тэгсэн чинь тэр өмнөх сурж исэн кредитүүдээ тооцоолж болдсон билээ. Тэгэн штэ, болно штэ. Тийм тэрийг тооцоолд юм билээ. Тэгээд төлбөрийн тиймээс тийм орсон юм гээд тэр мөрөнд бүгд хасагддаг юм билээ. Тэгээд би амарсан төгссөн л өөр сургууль өөр мэргэжлэр. Зөв. За болж. Би ч өөрөө нэг техник их сургуулийн инженерийн ангид байсан байхгүй юу? 2001 онд 1-р курст. Тэр үед чи бидний үед бол конкурс гэдэг юм алаан байлаа шүү дээ. Тэгээд 25 оноо авахаас ч 23 оноо аваад. 270 хүүхдээс чинь 21 дээр уул нь 12 дээр жагсаж байсан юм. Зөв. Тэгээд нөө нэг яг уу кармано гэж юмараа хойш нь хурж явсараа 21 дээр жагсаад. Тэгээд тийсээ автын ангийг би өөрөө автын чиглэлээр айгуу сонирхолтой байхгүй. Тэгвэл одоо нөгөө энэ нөгөө 1000 харын сургуульд 1000 хард сурч исэн гэсэн үг юм уу? Яг тийм нэг автын. За. Тийм сурж байгаа тэгээд хайчаад шууд ажлыг явуулсан. Тийм би ажлыг явсаар байгаа сая нэг аваа нэг завчлуутай болоод тэгээд сая өөр сургуульд ороод өөр мэргэжлээ төгссөн байдیں۔ Зөв. За. За холбогдсонд баярлалаа. За баярлалаа. За манайхан өстой комментүүдийг бол зүгээр урсгаж гин дөө. Манай шууд эфирийн утаас 77 38 83 харин та гадаадаас холбогдох хүсвэл 77 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид хамтдаа дээд сургуулаа сураагүй хайсан гэдэг сэдвээр ярилцж байна да. За дараагийн сонсогч 99 93 дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 93 Эмжил радио байна. Сайн байна уу? Та сайн өдрөл холбогдлоо. За таныг сонсож байна. За би болохоор одоо 32 настай. За 10 жилээ төгсдөл бүгд л одоо ангийн хүүхдүүд юунда одоо их сургуульд ороод ангууд өөрөө их сургуульд орох гэхээр нэг ямар мэрэгжил нэг одоо нэг сонгож чадахгүй. Тэгээ 2 жил нэг худалдаа үйлдвэрлэлийн тоогоочийн ангид сурснаа. Бас нөгөө мөрөөдөл шээ. Тэгээд үргэлжлүүлээд миний мөрөөдөл болохоор сэтгэл судлалынхаа одоо нөгөө оноо нь хүрэхгүй учраас тэр сургуульдаа сурч чадахгүй байсан. Тэгээ манай ээж болохоор ярилцаад миний охин 4 жил хүсээгүй мэрэгжлээрээ ажиллаж ирснаас ээжтэйгээ хамт ингээд одоо тэ ажил хийгээд үзээ дараа нь чи ингээд хүссэн яг ангидаа орсон гоё юм биш үү гэдэг одоо ээжтэйгээ ярилцаад тэгээд тэр нь надад таалагдаад яг дээд сургуульдаа сурахгүй ээжтэйгээ хамт ажилласнаа тэндээс одоо юу гэдэг ээжийн ажлаас маш их юм сурснараа одоо нэг
Одоо л би өөрийгөө гэрийн амар сайн эзэгтэй гэж боддог байхгүй юу? За. Сайн ихнэр, сайн эзэгтэй. Тэгээ би нөхрөөс асуухтаа тэгдээсэн. Ханаа чи ингээ намайг дээд сургууль сураагүй гэхээр яалтчгүй л одоо эмэгтэй хүмүүсийн хувьд бол боловсралгүйгээр л дуудуулах болов гэж айгүй имзэг байсан болохоор ингээ сураагүй гэхээр юу гэж бодож ирсэн бэ гэсэн чинь манай нөхрөө болохоор би ерөөсө диплом хайгаагүй яг их нэртэй болохыг хүсэж ирсэн. Чи тэр зүйлд одоо нэг бэлтгэгдсэн одоо ингээд амар сайн ингээд хань ээж чадсан учраас надад чиний тэр дипломгүй хамаагүй гэхдээ ингээд амар сайн баярлалаа. Ямар гоё хэлсэн юм бэ те? Би бүр тэрийгээ бас одоо ингээд эмэгтэй хүмүүс бас тэрнээсээ имзэглэж магадгүй гэж бодоод. Тэгээ одоо ингээд яг минут байхад одоо чи манай нөхөр ингээд 10 жилээсээ ингээд одоо нөгөө нэг ангийнхаа хүүхдтэй үерхсээр байгаа яг суух гэхээр нөгөө хүн нь болохоор ингээд хидэдээ зуул төгссөн гадаад дотоод явдаг ч гэсэн нөгөө олон жил үргэлжсэн ч гэсэн хань болох надад тэр юу байгаагүй. Одоо мэдэмжийг төвлөөгүй. Гэтэл чи ингээд дээд сургууль надад тэр юуроос хамаагүйсэн чи одоо надад тэр мэдрэмжийг өгсөн учраас ингээ хоёлаа ханилж ингээ бид хоёр бүр амар хурдан сууж исэн байхгүй юу? Одоо танилцаад 10 жилийн дотор одоо бид хоёр 4 хүүхэдтэй одоо энэ жил нөгөө одонгоо авах гээд сүүлийн хүүхдүүд маань болохоор ихэр. Нөө ямар хөөрхөн. За тэгээ нөхрөө хэлснээр одоо нэг хүн болгон бас ингээд дээд сургууль сурснараа нэг амар амьдралт те. Ингээл би яаж байгаа би чиний тэр өөрийн хувь хүн одоо би тэр зүйлийг л одоо дээд сургууль сураагүй 4 жилээсээ ээжтэйгээ хамт байж тэр ажлаас тэ хүнтэй яаж харьцах, хүнийг яаж хүндлэх. Тэгээд нөхөртөө болоход би өөрөө юунд бэлтгэгдсэн байх ёстой гэдэг зүйл надад нөгөө илүү сонирхолтой. Тэгэл тэр талаараа нөгөө магадгүй ингээд илүү ном уншдаг ч юм уу. Хүний яриа тэр тал руу одоо ингээд сонсоод байсан учраас тэр нь надад одоо байгаагийн ингээд жаргалыг ингээд өгж байгаа байхгүй юу? Зүгээр одоо бүр нөгөө гадаад чинь wife house ч илүү housewife ч илүү бүр тийм нэр томьёо хүртэл байдаг штэ тий. Ингээд гэртээ хүмүүстэй араад байж байгаа. Тэгэнгүүтээ эн чинь бас академик боловсролоос илүү тэр нөгөө гэр бүлийн боловсрол гэж бас нэг чухал юм байна штэ тий. Хүн хүнээрээ байх гэдэг юм уу. Тэгээд та бол үнэхээр гэрийн сайн зэгтэй хүний сайн хаан одоо сайн ээж болж төгсөрсөн байна. Тэгээд гоё энэ өөртөө ихтэй байгаараа ягаад ээжийн карьераа цаашаа явуулаад одоо алдар тхийн нөгөө нэгдүгээр одоо энэ чинь нэгдүгээр одонгоо авах үлээ. Одоо хоёроо аваад тэгээд 6 болвол нэг болно тий. Тийм одон руу зүтэг ээжийн карьер руугаа яв. Өгсөөрэй. Тэгэхээр нөгөө сүүлийнхаа дахиад нэг ихрэлжүүл хоёулаа шууд нэгдүгээр одон гэж одоо энэ нэгэнд чинь боловсрлаас тэрүүлээ гэр бүлээ одоо нөгөө өсөж байгаа 4 хүүхдээ амар зөв хүн байгаад байгаа амар одоо үн гэр бүлийн маань амар үнцэн олсон юм уу? Тийм юм байна гэхээр бусдаа хэлэхэд гоё байгаа цаг хугацаанд аз жаргалтай байгаарай л. За. Холбогдсон баярлалаа. Гэр бүлд наад жаргал сайн сайхан мөхний өсөөрэй. Холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За, мундаг байна. За, би ч бас нөгөө нэг Жүлээдийн загтал тэгээд эмэгтэйчүүд ба карьер хөгжөөл тэгээд би ч гэсэн эмэгтэй хүн гэсэн ийм 3 яг ээж нар руу эмэгтэйчүүд рүүгээ бүсгүйчүүд рүүгээ холбосон нэвтрүүлгүүдийг 3 жил дараалж хийж ийсэн. Тэгээд тэр үеэр бас би 10 хүүхэдтэй ээжийг нэвтрүүлэгтээ урьж оруулаад ээжийн карьер гэдэг сэдвээр ярилцчихсан. Яагаад байж болохгүй гэж те бүх хүн дээд боловсролтой байх албагүй шүү дээ. Ер нь бол те. За одоо бол утсаа авахгүй. За нэг комент уншиж өгөөд нэвтрүүлгээ дуусгая. Эгээ сонсогчсон байна. Их сургууль сурахын тулд ирээдүгөө сонгохын тулд үнэхээр өөрийн хүсэл мөрөөдлөөр сурах нь хамгийн зөв. Би их сургуулаа хайж байсан. Үнэхээр сонирхолгүй. Гэхдээ гэрээхэндээ хэлж чадахгүй үнэн дампуу явж байгаад нэг ажилд орж илээ. Тэр ажилдаа доороос нь эхлээд менежерийн төвшин хүртэл ахиж дэвшээд тэр хүртэл мэргэжлийн дипломгүй байсан. Тэгээд ажилласаа гараад диплом хэрэгтэйг мэдрээд нэг сургуульд сураад дипломтой болж авсан даа гэсэн байна. За ингээд хамт байсан сонсогч үзэгч нартаа бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд нэвтрүүлгийн маань ураа та ганцаараа биш. Энэ өстой гоёроо тийм байгаас бүгдээрээ ийм олоолаа ахна штэ. За ингээд нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар та захиал би чанарын түвшинд өндөр түвшинд гүйцэтгийг сураатаар Ингуэг групп компани за мөн Номын Үети банк санхүүгийн байгууллага таны санхүүгийн ухаалаг сонгот гэсэн сураатаар хамтран ажиллаа баярлалаа. Өргөлүүл эрхэм сонсогчдаа за бүрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонссны дараа үдийн ачаар нэвтрүүлэх харшинхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3